За сайн байцгаана уу? Facebook-ийн пэйж дээр админ нэмэх болон админ хасах, модератор админ хоёрын ялгаа гэсэн хичээлийг өнөөдөр үзнэ. За админ нэмэхийн тулд мэдээж өөрийнхөө Facebook-оор ороод тухайн удирддаг пэйж рүүгээ орох ёстой. Тухайн удирддаг пэйж рүүгээ профайлынхаа баруун талын 3 цэг дээр дараад удирддаг пэйжүүдийн листээс тухайн админ солих байгаа хуудасныхаа профайл руу орох шаардлагатай байдаг. За миний хувьд одоо өөрийнхөө удирддаг миний хувийн пэйж дээр админ солихоор болж байна. За тэгэхээр өөрийнхөө профайл дээр дараад settings гэсэн хэсгийг сонгоно. За settings хэсгийг сонгоод энэ доор нь page setup гэсэн хэсэг байгаа. За үүн дээр дарна. Түүнийхээ дараа page access гэсэн хэсэг байгаа. View гэсэн хэсэг дээр дарна. За одоогоор миний пэйжийг Larry гэсэн аккаунт админаар за говьдхаа төр бат гэсэн бизнес аккаунтаар owner болж авсан байгаа. Хэрвээ одоо таны хуудсан дээр business portfolios with access гэсэн хэсэг дээр ямар нэгэн нэр байхгүй, ийм тайлбар ерөөсөө байхгүй бол та өөрийнхөө хуудсыг яг жинхэнэ эзэмшигч owner болгож бизнес аккаунт нээж аваагүй байна гэсэн үг. Тэгэхээр хүн заавал одоо өөрийнхөө хуудсыг алдахгүй тулд бизнес аккаунт нэгээд owning business portfolio үүсгэж ингэж авах шаардлагатай. За одоо үүн дээр нэмэгдээд одоо Facebook-ийн үндсэн 2 админы тохиргоо байдаг. За нэгдүгээрт нь people with Facebook access гэдэг маань болохоор Facebook-ийн админ удирдлагыг хэлж байгаа. За people with task access буюу энэ доотлолт нь байгаа хэсэг маань модератор, одоо хуушнаар модератор гэж ярьдаг тийм. Энэ одоо эрхийг хэлж байгаа маа. За энэ нь юугаар ялгаатай вэ гэхээр хамгийн дээр байгаа people with Facebook access гэсэн хэсэг маань илүү олон боломжуудыг өгдөг. За пэйж дээр өөрийн одоо бизнес суйт дээр жишээлбэл бизнес суйт дээр пэйжээ бүрэн удирдах боломжийг мөн олгодог. Компьютероор бизнес суйт вебсайт руу ороход мөн илүү олон боломжуудыг санал болгодог. Facebook-ийн өөрийнх нь facebook.com веб руу ороход ч гэсэн профайлаа switch хийх боломжийг зөвхөн энэ people with Facebook access гэсэн хэсгээр зохицуулж идэг. За доор байгаа people with task access гэсэн хэсэг маань одоо зөвхөн сурчлагаа хийх, эсвэл контент байршуулах, эсвэл зөвхөн тухайн хуудасны хандлтыг харах төдийхнөр үйлдэлүүд нь хэмжигддэг. Тийм учраас people with access гэдэг маань илүү олон боломжтой, people with task access нь хязгаарлагдмал боломжтой гэдэг та бүхэн ойлгочих болно. Тэгэхээр за би илүү олон боломжтой дээр хүн нэмэхийн тулд people with Facebook access гэсэн бичгийн ард байгаа add new гэсэн хэсэгт цэнхэр баттон дээр дарддаг. За үүнийхээ дараа ер нь энэ ямар эрсдэлтэй байх уу гэдэг талаар сануулга харагддаг. За үүнийг next дараад тухайн админ болгох хүнийхээ нэрийг бичнэ. За би одоо өөрийнхөө админ болох хүний нэрийг бичлээ. За үүнд ийм allow this person to also have full control гэсэн хэсэг байгаа. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр энийг жагталчих юм бол пэйжээ чинь устгах тий? Эсвэл хин нэгнийг пэйжээс одоо админаас болиулах гэх мэтчлэн full control буюу тантай адилхан хэмжээний юм эрхийг өгнө гэсэн үг. За хэрвээ та тухайн хүнд итгэхгүй байгаа бол эсвэл ямар нэг эрсдэлтэй гэж бодож байгаа бол энийг чагтлахгүйгээр өгж болно. Хэрвээ танд итгэлтэй ч юм уу ямар нэгэн байдлаар пэйж чинь устгахгүй ч гэх юм уу ийм итгэл даасан хүн байгаа бол энийг окей болгоод өгж болно. За хэрвээ та маркетингийн ч юм уу мэргэжлийн хүнээс тусалцаа авах гэж байгаа бол энэ full control-ыг нь өгөөд авах нь зөв байдаг. Яагаад гэвэл
full control-ыг өгснөөрөө илүү олон боломжийг өгдөг учраас хуудасыг удирдахад илүү хялбар байдаг. За ингээд give access гэсэн төвчлөрөө дараад өөрийнхөө Facebook-ийн кодыг бичнэ. Тэгээд confirm дарна. За ингээд invite expires in 31 өдөр гэж байна те. 31 өдрийн дотор энэ invite буюу таны админ болох урилгыг тухайн хүн авах боломжтой. Тэр түүнээс цааш тухайн урилга маань хүчингүй болно гэсэн юм сануулга байгаа. За people with task access гэсэн үгс маань мөн адилхан. Хэрвээ та хүн нэмэх гэж байгаа бол тухайн хүнийхээ нэрийг бичээд тий сонгоод за insight гэсэн хэсэг маань бол тухайн хуудасны сурчлагын ч юм уу эсвэл хуудасных нь үйл явц, engagement, хандлт гэнтрийг хардаг хэсэг байгаа. За энийг хэрвээ идэвхжүүлчих юм бол тэдгэрийг ашиглах боломжтой гэсэн үг тухайн хүн маань. За айдас гэсэн хэсгийг идэвхжүүлэх юм бол тухайн хүн сурчлагаа явуулах, сурчлагаагаа менеж хийх эрхтэй гэсэн үг. За content гэсэн хэсгийг явуулчих юм бол ажиглах юм бол post, content, story бүгдийг хуудсан дээр ч оруулах боломжтой гэсэн үг. За хэрвээ таны сонгосон хүн зөвхөн сурчлагаа хийж өгөх хүн бол зөвхөн сурчлагын хэсгийг сонгоно. Зөвхөн контент хийх хүн бол зөвхөн контент хэсгийг сонгоно. Контент хийгээс сурчлагаа хийх хүн бол контент болон сурчлагаагаа хийх боломжтой. За ийм байдлаар give access өгснөөрөө тухайн хүнийг маань модератор буюу хязгаарлагдмал эрхтэйгээр пэйжийг хуудсыг маань удирдах боломжийг олгох нэ. За одоо бүгдээр хэрхэн өөрийнхөө хуудасны админы эрхээс хасах вэ гэсэн хэсгээ үзье. За мөн settings хэсэг рүүгээ ороод доошоо гүйлэхээр page setup гэсэн хэсэг байгаа. За үүн дээрээ дарна page access гэсэн хэсэг рүүгээ орно. За тухайн админаас хасах хүнийхээ профайл зургийн ардлын 3 цэг дээр дараад remove from page гэсэн хэсгийг сонгоно. За ингээд кодоо хийгээд дарснаас тухайн хүн маань тухайн хуудасны эрхээс түтгэлцдэг байгаа.